Ерөнхий сайд сайхан бэлгийг засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлөх томилог тухай тогтоолын төслийг улсын хурлд өргөн барих гэж байгаа тухай мэдээлэл өнгөрсөн баасан гарагт олонний анхаарлыг дундайлаа. Гэвч тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл хийж тогтоолын төсөл өргөн барьсан тухай бас улсын хурлын дарга шаардлага өргүүлсэн талаар онцлон ярьлаа. Тэрээр 6 сайдыг огцруулах чөлөөлөх асуудлын хувьд хуулийнхаа дагуу явж байгаа. Сайд нарыг огцруулах асуудал нэгэнт улс төрийн намын шийдвэр гарсан учраас үйл ажиллагааны процессын дагуу үргэлжлээд явж байна. Засгийн газрын тухай хуулийн 23(1)1 заасны дагуу энэ асуудлыг ерөнхий сайдын хувьд Монгол улсын эрхлэгчдэд зөвшөөрсөн. 6 сайдыг чөлөөснөр асуудал өөрөө шийдэгдэхгүй. Асуудал нээлттэй хэвээр байсараа холно. Намын дарга ерөнхий сайд хоёр хамт авах ёстой гэдэг асуудлыг үндсэнд нь шийдэх ёстой. Одоо бид намрын чуулганаар ярих гэж байгаа үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ чиглэлийн хариултыг улс орон дээр гаргах ёстой гэж үзэж байна. Тийм учраас улсын хурлын дарга арчсан намын дарга энх болдод ерөнхий сайдын хувьд шаардлага өргүүлсэн тухайга мэдэгдсэн юм а. Олон улсын олимпийн хороо 128 дугаар чуулган Малайз улсад хуралдаж байна. Энэ удаагийн чуулганы гол зорилго нь 2022 оны 24-р өвлийн олимпийн болон параолимпийн нийслэлийг тодруулах явдлаа. Олимпийн наадмын зохион байгуулахаар өрсөлдсөн Алма-Ата болон Бээжин хотын шалгаруулалтыг олон улсын олимпийн хорооны чуулганд 7 дугаар сарын 31-нд явуулж Бээжин хотыг сонгоод байна. Ийхүү бүгд найрамдах хятад улс анх удаага өвлийн олимпийн тоглолтыг зохион байгуулахаар болсон юм. Зуны олимпийн тоглолтыг Бээжин хот 2008 онд хүлээж авсан. Тиймээс Бээжин өвөл зуны олимпийг хүлээн авч анхны хот болж байна. Хятадд болох өвлийн олимпийн тэмцээн уралдааныг Бээжингийн баруун хот Янцэн аймаг Жанзэко зэрэг 3 өөр газар явуулахар төлөвлөжээ. Өвлийн олимпийн нийслэл тодорсны дараа олон улсын олимпийн хороо зохион байгуулагч оронтой гэрээ байгуулах юм. Энэ нь бас л олон улсын олимпийн хорооны түүхэнд анх удаага хийгдэж байгаа ажил болж байна. Улсын хурлын дарга энх болд өнгөрсөн амралтын өдрүүдэд махны үйлдвэрчдэд танилцлаа. Монголын махны албаны хийсэн судалгаагаар Монгол улс хоньны махны экспортоос жилд 800 сая Америк доллар орлого олох боломжтой. Мөн нөхөн сэргээгддэг энэ баялагтаа тулгуурлан эдийн засгаа хөгжүүлэх нөөц Монголд байгаагийн салбарын онцлог юм а. Мөн мал аж ахуйг эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд малаа эрүүлжүүлэх, мөн хүнсний үйлдвэр эрүүл ахуйн шаардлагыг хангасан боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах тал дээр анхаарах шаардлагатай салбарынх нь онцоллоо. 2014 онд Монгол улсад ердөө Орос улбаны улс руу махан бүтээгдэхүүн гаргах зөвшөөрөлтэй 2 компани байсан бол энэ жил 7 үйлдвэр Орос улбаны улс руу, 6 үйлдвэр бүгд найрамдах Хятад ард улс руу махан бүтээгдэхүүн экспортлох эрх авч бэлтгэлээ хангаж байгааг энэгээр улсын хурлын гишүүн засгийн газрын гишүүн хүнсүдэн аж ахуйн сайд Бурмаа танилцууллаа. Махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний эдгээр үйлдвэр адууны махан бууз банш экспортод гаргахад билээ. Харин шүлхийг гарсантай холбоотойгоор хонь өхрийн махан бүтээгдэхүүнийг дулааны аргаар боловсруулж экспортлох болцоо байгааг мөн салбарынх нь тодтогсон юм а. Алтан дараа компани гурилынхаа үнийг килограмм тутамдаа 80-100 төгрөгөөр нэмжээ. Үнийг дагаад бусад гурилын үйлдвэрүүд ч килограмм тутамд 50-100 төгрөгөөр үнэ нэмсэн гэх мэдээлэл байна. Гурилын нэмэгдэж байгаа нь энэ жил ургац алдах байх гэсэн төлөв байдалтай холбоотой бололтой. Дотоодын гурилаас гадна импортын гурилын үнэ хүснээ худалдаач онцолж байна. Гурилын үнэ килограмм тутамдаа 50-100 төгрөгөөр нэмэгдснээр дотоодын үйлдвэрүүдийн 25 кг-тай гурилын үнэ 23,000 төгрөг болжээ. Харин импортын Алека гурил 25 кг нь 25,000 төгрөгөөр худалдаалагддаг байсан бол 27,000 төгрөг болж нэмэгдэжээ. Үйлдвэрүүд аж ахуйн яамнаас үйлдвэрүүд гурилынхаа үнийг ямар ч үндэслэгүй нэмсэн гэж үзэж байгаа юм. Тодруулбал өнгөрсөн жилийн ургацаас тариалан эрхлэлтийг дэмжих санд 30,000 тонн будаа агуулхад хадгалагдаж байгаа. Энэ будааны нөөцийг оролцуулаад 10 дугаар сар хүртэл дотоодын гурилын хэрэгцээ бүрэн хангах будааны нөөц байгаа тухай яамныхан хэлж байна. Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 7 дугаар сарын 24-ний өдрийн А163 тоо тушаалаар 8 дугаар сарын 1-ний буюу Уржигдраас төмөр замын 7, 8, 11-р бүлгийн вагоны тариф тус бүр 10% нэмэгдэхээр болжээ. Үүнтэй уялдуулан 8 дугаар сарын 1-ээс өмнө эдгээр бүлгийн барааны вагоны тээвэрлэлтийн захиалгыг өгсөн ч замд явж байгаа ачааны тээврийн хөлс уг тушаалын дагуу нэмэгдэх болсныг Улаанбаатар төмөр зам хамтын нийгэмлэгээс мэдэгдсэн байна. Монгол улсад төмөр зам байгуулагдсны 77 жил Монгол Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам хамтын нийгэмлэгийн 66 жилийн өнгөрсөн баасан гарагт тохиолоо. Улаанбаатар төмөр замыг өнөө хүртэлх түүхэндээ 540 сая тонн ачаа тээвэрлэж 124 сая зорчигчдод үйлчилсэн гэсэн тоо гарчээ. Өнгөрсөн баасан гарагт төмөр замынхан баяраа тэмдэглэсэн бөгөөд салбартаа өргөдөлт ажилласан хүмүүсийг шагнал урамшуулсан байна. Мөн энэ өдөр төмөр замын удирдах газрын хашаанд байгуулсан төмөр замчны хөшөөнд цэцэг өргөжээ.